За үзэгчтэй авьяаслаг монголчууд шоуны маань ээлжид нэгэн онцгой өвөрмөц оролцогч үзүүлбэрөө үзүүлээд гараад ирлээ. Үр дүн ямар байна? Сайн. Үнэхээр сайн уу? Хэдэн сайн? Хэдэн тэнцлээ? 3 сайн. 1 тэнцээгүй. Тэнцвэллээ. Дахиад хармаар байна. Баярлалаа. Нэг сонирн бол байсангүй. Гэхдээ дараагийн шатнд өөрөө ч юм бол хармаар байна. Тэнцлээ баяр үргээ. За баярлалаа. Яагаад шүд тагшдаг үзүүлбэрээр та орохоор болов? Онцгой содон юм болоо да хүн болгон дуулна бүжиглэн манайхан чих авьяастай хүмүүс шүү дээ монголчууд. Тэгээ хараа нэг өвөрмөц сонин содон юмар тэгэл өөрөө багасаа сурсан болохоор энэнгөр орж болох боломжтой юм болоо л гэж. Багасаа яаж байгаа сурсан юм? Дүүнэрээ унтуулах гал. Тэгэл дүүнэрээ унтуулна, гадаа гарч тогломоор байна. Чин зарим чиргүүлийн орхимоор ш. Тэгэл нар руу харж унтуулна, өдрөө нүлээн. Хажууд нь дуулна. Тэгэл нэг мэдсэн жилийн хуруу хумс шүд хоёр мал нийлцээ. Мамун ашрыг анх тоглож сурсан. Би одоо болтол 30 жил шүдний дагшилтыг тоглохдоо Монголд ер нь хүнтэй таарж үзээгүй. Хэрвээ нэг гэртээ хийгээд оршиж үзхийг хүсэж байгаа бол гараа сайн угаарай. Гараа угаахсан хэрэгтэй юм байна те. Хөглөн гэж байгаа. Үгүй. Энд чинь нөгөө амны цаанаас хоолноос гарч яасан тэр аялгауг энэ шүдэн дээр юу аяыг гаргаад тэр аяны шүдэн дээр тогсон цойроо гарал гарч ирдэг юм шиг байна. Чи нэг үзэлтэй саяхаг хийж яхаа сурснаас. Чи бас ингэдэг юм яа. Нэг амны арчгаа ингээд бас уурал. Мамун ашир явж болно. За тэгье. За. Ястай хөөрхөн сонсогдчих шít. Энэ шүдэнд ямар нэгэн нөлөө байна уу? Байхгүй. Гэтэ энэ чинь бөвчргөө актер чамд зөхөөгүй ш. Зүгээр л няслах төдий явж байгаа. Анх мэдгүй хүмүүс л одоо намайг үзсэн болгол бүгд амдаагаар идэг байхгүй. Тэгэл зарим нөгөө ингээд хүчтэйгээр ингэж зөхгүй. Энд чинь энэ уруулан дээр юун дээрс эрүүн дээрээс л ингэж зөгч байгаа штэ.